Сүүн талаар амзалгоодан шуудаг нэрсэн дүр сараар нашаад мордсон. Тавлаа. За шуудгийн тавиулсан зөрөө дагаа хүндэрсэн. Суульсан. Суултан наваад авчихсан. Жохлон өвөртөөсөн манай одоо ээжийн аав одоо нахцаа өвөө улсын начин гэлэг гэдэг хүн байдаг. Тэгээд гэлэг гэдэг начин хүнээс салбарлсан одоо ингээд намсрааж харцаг байна. Даваасан буу начин байна. Тэгэл хүүхдүүд нь ер нь бүгд л аймаг сумын солтой. Тэгээд одоо намсраж харцгаас гарсан хүүхэд нь болохоор Батцуур аврах цолтой, Даян аврах цолтой. Манайх нэг нөхөхийн гэр бүл гэдэг шиг тийм хүмүүс их байгаа. Тэгээд нэг тийм сүртэйш бас хүлээж аваагүй. Тэгээд энд үсээ байрлах юм чинь ингээл байрлахын тодорхой. Дээшээ цул авч байгаа бол дахиад дээшээ явах нь тодорхой. Тэгэл заавал тэгэл сайн байна гэж хэлэл. Тийм л сүртүүд аймгийн аслан болчвол ер нь би нэг цэргийн начин болсноос хойш цол авахгүй ингээл 2 жил өнгөрсөн, 2-3 жил өнгөрсөн. За ямар ч гэсэн нэмэх болчвол боллоо л гэж бодсон. Тэгэл 5 даваал нэг амар сэтгэл тайвширсан. Тэгэл за 6 долоо бол асуудал байхгүй шүү дээ гэж бодвол нэг амар тайван барилдал. Тэгэл төрүүлжэл итгэж өгөхгүй гэртээ ирээд маргааш нь улсын баяртай. Тэгэл гэртээ ирээд ирээ хончвол босол зүйдэлжсэн болов уу гэж бодоод босоод очиод нэг юунийхаа арслан болсон үнэмлэхөө ингээ харж тэгээ нэг итгэсэн. За энэ хүн бөхөр явах нь амьдрал нь шийдэгдлээ л гэж. Тэ бөхөр явах нь тодорхой боллоо. Энэ одоо ингээд бөхөл болох юм байна. Одоо аймгийн арслан цол аваагүй бол тэгээ бас хүмүүс чинь тэгэл ажил төрөл яах уу яаж амьдрах вэ нэ тэр тэгж бодогдсон шүү дээ. Гэхдээ одоо аймгийн арслан авсан юм чи одоо энэ хүн бөхөх болно. Манайх нь бүгд бөхөх болно гэж шийдсэн. Улсын цолны төлөө ингээл өдөр шөнөгүй бэлтгэлээ хийгээл хүмүүс ч гэсэн намайг сайн дэмжиж байгаа. Ер нь тийм бодол огт төрөг надад. Тэгэл хүмүүс намайг 2-ын даваанд нэг гарч яхад нэг хүн намайг тэгж хэлжсэн баг. Ахын дүү баяр хүргэе гэж баг. Баяр хүргэе гэдэг алга барахгүй. Гар барахгүй. Тэгэхээр за гэсэн чи. Дүү тэрүүлгээр ахлага яриараа гэд надлуу нэг хүн тэгж ярихгүй, хэлэхгүй. Тэг би гайхал за яриач тийм амарх юм гэж байдгийг гэж дотроо утсал. Тэгээ хайцаа өвсөн чил нэрэл төрүүлсэн. Багнуурт төрүүлэхэд амар олон хүмүүс надад амар сэтгэлийн дэмжлэг өгсөн. Тэгэл манай ээж хүртэл намайг дагаал Багнуурт очиж барил надтай зүгээрэлдэл төрүүлсэн гэх юм уу та. Монгол төрийн наадам шин цот миний За шуудгийн тавиулсан зөрөө дагаа хүндэрсэн. Суульсан. Суултан наваад авчихсан. Авсаагийн ховц аймгаас Лилботын өмнөд аймгийн хавцаас зүүн очир утаар авч байна. Анх л намайг баг багт л амар хөдөлгөөнтэй байсан. За чи бүхэл барилдсан шүү л гэж хүмүүс ирэл. За барилд гэл манайх ч нэг ээжийн тал чинь бүгд л бүх гэл орж суулганд доол барилдаа. Ах хөтөрийг хооронд нь барилдуулдаг. Манай ээжийг хөхт. Би ч ээжийг хөхттэй ээж. Манай ээж л одоо ингээд битэрийг бүх болоход анх замналыг нээж өгчээсэн.
барилдахыг ингээд одоо аав ээж нарууд нэг ойшоохгүй байх юм бол хүмүүс ч бас тэгж чадахгүй шүү дээ. Аав ээж нь ойшоохгүй байхад хүн ч манай ээж ч болохоор ламхын хөвтөөр манай ах хөвтөөр их чинь барилдаанаар одоо явах хамгийн дур сонирхлыг нь тавьж исэн хүмүүс байх. Хамгийн анх бэлтгэл гарч яхад манай ахыг хотод аваачаад нэг багшд өгөөд баяр магнаарслан ингээд шав оруулаад тэгээ бэлтгэл хийлгээд явжсэн. Намайг болохоор оюун багштай ярьж хагаад энэ хотын чөлөөтийн цугларалтанд ингээд явуулаад ингээд зардал мөнгөний гаргуулад ингээд тэгээд ингээд сонирхлыг ингээд өдөөж өгчсэн. Тэгэл тийм цугларалт бүгэлтэнд явал хариу уцаад ингээд аймагт ирнэ штэ. Тэр чи бүр нэг аймагч нэг аймгийн хөвгтөд зүгээр алаа хийшүүлсэн гэдэг. Тэгээ улсын том улсын аврагуулжсэн хөвгтөдтэй хамт бэлтгэл хийж ирчээд аймагт ирэн гоч. Нэг сумын нөхдөдтэйсэн зүгээр хөл гарт нь яваал зүгээр классикэлтэй гинэ гэдэг шиг л. Тэгэл би тэрнээс хойш аймгийн авраг одоо 2-3 удаа хийсэн. Баруун үстэй бас хэд удаа төрүүлж мөнгө зөнгө авчихсан. Би нөх хөнгөн жинтэй хүн чинь догшин тесрэл дээр оролдохгүй бол зүгээр бариулал шийдэлж штэ ямар ч нэг одоо хөнгөн хүнийг чинь барьж байгаа л хөдлөхгүй байгаа дах юм болоо шийдсэн. Тэгэл чатгаараа л чардаад штэ. Тий аймаг арслан болчих юм бол тэгэл одоо нэг сумын заанд бол унжуулахгүй. Унах юм бол энэ чинь яаж яваад арслан авцсан бэ л гэх хүмүүс ярьж штэ. Тэгэл ер нь тэгээд аймаг арслан цул авчихаар оноолт гэсэн гоё болчихдөг юм байлаа. Би чи цэргийн начин байхад таардаг байсан. Нэг дээр хоёр дээр таардаг байсан хүмүүстэйгээ бараг дөрөв дээр таарах жишээ нь тэгж таарж байгаа. Тэгэл арслан болчихоор ер нь гоё юм байлаа. Манай багш тэгж хэлжсэн. Баахан жаахан чөрөг бацаанууд ингээл бэлтгэл хийж хахад. За эндээс нэг хоёр улсын золтон төрөх байхаа гэд манай оюун багш мэг хэлжсэн. Тэгээ тэр үгийг би одоо дотроо бодоод одоо хоёр улсын золтны нэг нь лав биел болно даа гэж бодлоо авчихсан. Одоо тэр хамт хийжсэн хүмүүсээс ганцхан биелэлтэл бэлтгэл хийж нүст нүгд амьдралаа гэж ажилладаг гэсэн. Манай сая энэ зуны наадмаар намайг тэгжсэн баг. Авраг багш нар маань одоо ах нар маань бүрэн төгс авраг байна, Батцуур авраг байна. Бүгд надад ингээл даваа болгон дээр юм хэлж өгдөг баг. Тэгсэн тэндээс нэг туссан болохоор над тэр амир зүрх юу яасан одоо толгоонд орсон үлдсэн нь болохоор за мөхөд нэ чи сайн байна. Тэгтээ шүү дээр даваанд орчихоор ингээд огшоод ингээд амир дээр даваанд ингээд сэтгэлээ барьж чадахгүй ингээд амир хурдан дайрч барилдах гэдэг байна. Тэндээ жоохон анхаараа зүгээр тайван сайхан яг л нэг хоёр дээр барилж байгаа юм шиг тийм барилдгээд бүрэн төгс авраг надад нэг хэлж ирсэн. Тэгээ би наадмын дөрвийн даваанд гарч ирэл гантал гарцгаыг давчаал. Тэгэл би нэг хүн чинь баярлаад нэг ингээл баярлах гэдэг тэр мэдрэмжээ дарна шүү. Тэр санаанд орж ирэл. Тэгэл 5 дээр барилдаад давчаад бас баярлах мэдрэмжээ дараал. 6 дээр ч гэсэн баярлах мэдрэмжээ дараал. 7 дээр тэгэл арслан болчихвол нэг сэвтэ баярлж чаддаг шүү дээ. Амар хүмүүс чинь амар орилж ингээл гар мараа ингээл устдаг шүү дээ. Би шин тэгж чаддаг шүү дээ. Тэгэл гол дартал хэлжтэй. Тий. Сэтгэлээ бараа гэдгсэн. Тэгээ сэтгэлээ бараа тэгээд бараад баярлах нэг юм эмоц гаргаж чадаагүй. Таны ах ч гэсэн бүх шүү дээ. Ер нь ах нь яаж хүлээж авсан бэ? Манай ах ч өстө өмнөх өдөр нь барил одоо нэг манай баяр нь болохоор нэг өдрийн өмнө болсон байхгүй. Тэгээ Увс аймгийн баярт манай ах барилж ирсэн. Тэгэл намайг арслан болвол дөрвийн оноолтон дээр одоо нэг улсад амар сайн барилж байгаа гантуул гарцагтаа дарсан баг. Гантуул гарцгийг давчлаа гэдгсэн чинь ганцаараа гинт наадмын толгой дээр байж байгаад ойрлоод гисэн. Хүмүүс л яриад л хамгүй ганцаараа давчлаа гэдэг бас ингээд гараад дээр ойрлсон гэдэг. Амар баярлсан л гэдэг. Амар дуугүй юм байдаг байхгүй. Амар дарах юм ярьдаг. Тэгээ намайг арслан авсан ч гэсэн нүднээс нөлөөс байж баярлсан. Тий үйлдэл биш нөлөөс харах шүү дээ. Унаа зүгээр газар доошоо
тонгоолоо уйлал зэндэд ирсэн. дэндүү их хараар осогсон дэлхийд ховорхон миний хангар ах минь Ахтагаа багасаа зэндээ байлжсэн манай ах жоохон том биетэй. Би чинь жижиг гэн хөл гарт нь оролцож байгаа л дээр нь гараад үздэг гэсэн багтаа. Тэгэл шилжилтийн нас явж ирэл би чи зүгээр ганц гарнаас нь зөрхөө өргөө болол. Тэгээ намайг таталууд гашдаг болцсон байсан. Шага юм давж Ахигаа давжсэн. Одоо өнөөдөр мэддэг гэсэн давжсэн. сэтгэлд ганцхан миний түшиг ах минь Үнэхээр удам гэл нэг ингээл яриад идэв штеп хүмүүс те. Тэгэхээр би нэг удам гэж байдیں۔ Хүний сэтгэл зүй, хүний ер нь л одоо сэтгэлийн хүчил гэж боддог гэсэн бохоо. Хүн л одоо хийгүүл хийж чадна гэсэн бол чадна гэж боддог. Тэгжэл энэ жилийн наадмаар ингээл арслан авчвал би өнөөдөр олон хүмүүсээс ингээд тийм илүү илтгэл хийгээгүй. Яг адилхан ингээл хамт илтгэл хийсэн хүмүүстэй адилхан илтгэл хийсэн. Тэгээ арслан авчихсан чинь бас хүний удам судар гэж бас байдаг юм байна гэдэг ойлгочихсон л. Тийм байдаг юм байна. Удам байж бас барилт юм байна гэдгийг ойлгосон. Би одоо энэ багтаа усалж ирсэн. Тэгэд миний хөл гард осолт ороод манай ах тэгжсэн бохоо. Чи одоо хөл нуурхаа. Тэгээ барилж байгаа би тохоогоо хөлж ирсэн. Тэгээд хөл нуурхаа, гар нуурхаа. Чи яаж бөхөлтэй гэл. Намайг тэгэл цагнал би зэрэг доод гэж байсан. Тэгсэн чинь намсраж харцгаа тэгж. Та амьд ижил харгийг хэлээ штэ. Манай хамгийн том ээж хамгийн том ах ахгүй. Тэр намайг тэгчихсэн. Хөл нуурхаа, гар нуурхаа. Чиний бөхөлтэй гэж юм байдаг гэдэг. Хоттой зэнэр хэцүү байж л. Тэгсэн чинь намсраж намайг аваа явж захтай гэсэн. Та зүгээр амьд байгаа л бүх болохыг амьд байж л харж үзье гэж хэлсэн. хамгар ах минь дэлхийд ховорхон минь түшиг ах минь Нэрвүү хөнгөж байхгүй шүү дээ. Бүгд л нэрвэт. Нэрвээ нөө дарна ч юм уу. Зөв нэрвтэй, буруу нэрвтэй гэл хүмүүс зөндөө юм ярьд юм дөө. Би одоо амар нэрвтэй шүү дээ. Зүгээр шэхэр айсан хүн шэхэр ундаг гэдэг шиг. Хүмүүс барилтад өгөхөөр л жоо сулар шээсгөрөөл өвчтэй шүү. Тий. Наад ч чухал. Би одоо ингээл гараал барилдсан шүү дээ. Би одоо өөрөө болохоор тэгж боддог байхгүй. Хүн дээр ингээд амар хүнд очиод тэгэл нөгөө хүн чинь нэг хүнд очисон хүн чинь амар эвгүй санагддаг байхгүй. Хүн чинь юу илээ гэж боддог байхгүй. Тэгэл хүнд очисон ямар ч хий заагүй ингээл хүнд байнгын дарамт үсгээл ингээл жоохон ингээл гар дээр хүчтэй ч юм уу байнгын очиод ахаар хүн чинь за энэ чинь эвгүй байна гэж дотроо боддог байхгүй. Би бас өөрөө ч бас тэгж хүмүүс над дээр ирэхээр ч бас тэгж боддог. Яг тэгж хүмүүс бас тэгж боддог байх гэж бодоод би яг өөртөө адилхан яг дарамт өгөх маягтай ингэж дандаа ингэж очдог. Тэгээд ахаар сүйдээ хүн чинь за би нэг хаяхгүй байна гэсэн толгойд нь тийм бодол үүсэд тэгээд тэр бодлоос болж хүмүүс чинь унах магадлал бас өндөр байдаг болоо гэж боддог. Тэгэхээр чинь одоо нэг сэтгэл зүгээр ингэж нэг ялна гэдэг шиг. Хоёр хүн чинь гарангуутаа шүүд барилдах. Эхлээд нэг сэтгэл зүйн барилдаа одоо гарын чанга гатах ч юм уу ингээл тий тэнцвэр алдахгүй байх тэр хүн амар хүчтэй юм гэж тэнцвэр алдахгүй байх ч юм уу тэр болгон дээр чинь баг багаар ингээл ялж байгаа гэж бодоод яваад байдаг. Тэргээр л одоо сэтгэл зүйн барилдаа гэдэг тэрийг л гэж боддог. Үлгэрс авч уддаг бөхөө. Одоо би багш нараас л үлгэрс авч байгаа.
Ингээл тогш байна. Хин Од гэрэл зам байна. Батцуур ах байна. Балжаавар байна. Бомбаяр зам байна гэхэд багш нараасаа л үлгэрч явал ямар хөө юм бэ тэр хүмүүсийн зөвлөгөөгөөр л хэлсэн ярьсныг нь толгоондоо ингээл тусгаж авчаал дотор өрн бодоо явдаг. Чудаг гэхээр одоо нөө зөв байл гэсэн гэж бодож байгаа шүү дээ. Одоо байлж байгаа хүмүүс чи ямар ч ааш орно шүү дээ. Ямар ч тийм юутай бодолтой хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ямар ч тийм үү? Хүнэд одоо ямар ч хүн байж барилдчихж болно шүү дээ. Тэгэхдээ бүх гэдэг нэрд орсон л бол ер нь буруу зүйл хийж болохгүй. Дандаа хүн болгон хардаг. Буруу зүйл хийж болохгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт тий одоо ингээд явдал хаана явж байгаа энэ тэр бүх газраа хянаж одоо ингээд том хариуцлага өөрт ирж ийн гэсэн үг. Тэгээд тэрийг биелүүлэх ёстой хүмүүс энэ одоо олон хүмүүс тэр хүнийг дэмжиж байна. Тэрний утгаараа одоо тэр жудах төгөлдөр байх хэрэгтэй гэдэг тийм л утгатай. Тэр олон хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр тэгэл ингээл гадуур дотор явж харагдахгүй, зодон цохон хийхгүй тий. Тэгээд хүн амьтан дээрлэхгүй. Тэр хүнээр чинь үлгэр жишээ ингээд олон хүүхдүүд байгаа шүү дээ одоо. 10 жилийн хүүхдүүд бол ингээд аймгаарчлангуудыг улсын золтуудыг харж ингэж үлгэр жишээ аваад одоо би ийм хүн болноо энэ ах шиг би хаатай болноо гэдэг. Тэгсэн чинь тэр нь очоод нэг нөхрийг батарч хайчаал аваад дээр нь идрэл толгойг эмнэлглээ өвтлэн яачаал тэгж юм бол тэр үлгэр жишээ авч чадахгүй шүү дээ. Үлгэр жишээ л авах хэрэгтэй л гэж. Би ер нь их тийм боддгоо сая нэг өвдөгөөр мөнхөд аврах хэлжсэн. Хүүхд одоо ингээд гэрт ямар ч айлт хүүхд төрсөн одоо ингээд бүх болгоноо гэж аав ээж нь тэгдэж шүү дээ. Бүх мэддэг ч бай мэддгүй ч бай. Бүх болгоноо энэ хүүхдийг бүх болгоноо гэдэг ихэр чинь одоо нөгөө бүх гэдэг хүнийг чинь хүмүүс ингээд үлгэр жишээ авдаг. Хүн болгоно айл болгоно тэгдэг. Тэгэл одоо хүний дээд л байх хэвээр юм болов уу гэж бодсон шүү дээ. Одоо тэг ямар зан наранштай хүн байсан ч тэр зан нараншингаа дараад зөв хүмүүжлэлтэй болох хэрэгтэй л юм шүү. Тэгэл хязгаарч нэг зангаараа байдаг бэлтгэлтэй тууштай. Тий. Тиймэрхүү эр хүнд ямар зан чанар байдаг тэр зан чанарыг агуулж байдаг болохоор энэ бас ирэн дуртай. Эр хүнд байдаг ямар зан байдаг тий. Тэгээд одоо цолоо усан ч гэсэн одоо хүмүүс цолоогоод нэмэхээс тэгээд зан нааш нөөцлөгдөг тийм яг л анх ямар мөнхөрдөм өстэй тэр зангаараа л явдаг тэнд нас бахархаж явдаг. Би тэгэл давхгүй байсан ч ямар ч байсан дуусгая гэж нэг одоо дайна ургийн сургаал манайх чи одоо давхгүй байсан ч дараа амлахооргүй болтол байлзураа гэдэг би намайг тэг дандаа барилдан болгонд тэр тэгж. Тэгээ би гараад завгасаа давхгүй юм чи ядаж дуусгана гэж бодвол гарсан. Манайхны одоо нэг зан байдаг шүү дээ. Суусан газараас шороо атахна гэдэг шиг. Унжаавал тэл тенс юм хийгээл үз. Унсан ч одоо тэгэл тенс юм хийгээл үтсэн. Харин доор тохоон төрүүлэл, хоёулаа тохоон төрүүлэл. 아우선 조들이 백상 아우르비 더야 들었어 에때 하이파 아우르비 더가 누르게 누르게 많은 것이고 나 바로 단들이 여기서 벌다 아우르 고르시 아까 샤가탔던 어떤 것도 들치기를 도시군이가 벌지 갖다 떼지 다 되네 아우르비 더서들도 진짜 갖다 왔지 샀으면 믿겠어요. 사도 없으면 것을 누구치게 되는 게 없대. 양누가 우리가 무슨 검도 될지도 모두 누구치게 되는. 사도 없거나 되는 거 없으면 다 없으면 해야 돼. 술수 스포트라는 가격이 할 때, 일도 뛰는 거 없어요. 감각을 누른다. 즐겨할 수 있는 스포트라고 없어요. 감각을 누른다. 그래서 뭐라 이런 왕노동이나 그런 양가를 쓰다. 막수라고 싶다고 돈 쌓고 아무도 Цаанаас нэг хоол их идмээр санагдал. Тэгэл ингээл хоол идчихэр ингээл цанхаагаад байдаг. Тийм мэдрэмжгүй дандаа ингээл нэг өлөн зөөлөн юм шиг зүйл.
идэлээд тэгсэн чил нэг бараг 10-аад гил нэмэл нэг бидээр суунаа гэхчээр л тэг хоолоос л тийм шиг. Одоо том манай том бөхчүүд бол бүгд тийм байх хоолзууч моолзуучтай байдаг хүмүүс сонсоход тэгэл бид нар чинь тэгэл хооллоо идэл хооллоо идэл уухан байвал уугаал тэгэл тэглэм гэдэг чинь наадмын бэлтгэл дээр л гарч нэг одод хүртэл бэлтгэл бол дараа одоо дүүртэл гэдэг шүү дээ. Тэгжээс л чин нэмэл гэж боддоо шүү дээ. Таны үед ямар хоол идвэртэй? Шилтэй болно л гэж боддоо шүү дээ. Шилтэй амархоо шингэдэг, их иддэг. Алдаагаа сайн засаад бэлтгэлээ жамбааруудад улсын өндөр цолон дүрээрэй л гэж тэгээд тэгээд зааш нь гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээд хүссэн цолоо улсын том цолоо ерөөлөргөө хичээл. Лэгхэрхэн торгон салих хацаары хилэвэ сүн давулгаатай өвснөр толдон мэлтигээ сүрхэн юудын эцгийн судлаар ханхайгаа цүмэл газрын зэрэгдээ тэнгэрийн шалигтай бяраа тэнгэрийн яваачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаан зам энэ биний минь үл тасрахаа утаарэ үтэн өмрөг газрын ингээр зурглан нүгэ чи намуухан сившэн залуу хосалхлаа үнний төлөө хөвгдийн сургаалыг түүхүүрнэ үлгэрий цэнхэр орон минь одол эцэгнэн оршоо эвдэн тагда миний цэнхэр хэзээ тэнгэрийн яваачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаа